Эй, сайн бацхан уу? Миний Монголын илгэнэгт Яв хайртайхан дүүс минь. Авгаас ут бурхны хуваар батар мэдчилж байна. За. Лайв нэ. Стач ярьж байна. Зорж ирчих тий. За сайн байна. Бүхэн тухай. Наадмын тухай ярьж байхдаа Баярбатар нэг чимээг өнгөрч тийм үү гэсэн. Сая энэ мөнхөрдний лайвыг үзээд нэг ой эн чин нөгөө юу унтраагүй шүү дээ. Бүлэтүүд унтраа шүү. Бүлэтүүд унтраагаа мартцсан чалж шүү аа. Тийм юм байхгүй шүү Баярбатар. Бүлэтүүд унтраанаа. Бүлэтүүд холбогдсон лайв асаацсан явж шүү бас аа. Аргагүй хашир хүнд улдаал унтраасан байна. Аргагүй хашир хүнд улдаал. Бүлэтүүд унтраагаа мартцсан шүү. За нэг хэдүү хэлээд лайв өндөрлөнө. За 93 наадам. За яах вэ тэгээд хүн ер нь юм санаачилж болно. Тэрнийг бол үгүйсэхгүй. Хүн ер нь янз янз юм сэтгэж болно. Тэрнийг үгүйсэхгүй. Яг амьдрал дээр тэрнийг хийж үзэж ижил тэгэл яг л болохгүй гэдэг чинь ер нь бол юм л та. За амгаахын тухайд бол яах вэ тэр янз янз юм санаачилсан гэж байна. Тэгтээ нэг улсын хурлын гишүүд нэг юм анхаармаар байна. Хүний санаа чаачаад тэгээ тэрнийг би санаачилсан гэж ярьж явдгаа одоо болох хэрэгтэй. Ер нь энэ амгаахын яриан дээрээс би сая нэг тэгж бодлоо. Тэгээд нэгэд өөрсдөө ертөнцийн төгсгөлгөө бодчихдог. Мөн үү монголчуудаа? За амгаах ярьж байна. Дэлхийн аврах шалгаруулах тийм ээ. Монгол 3 жилд нэг удаа. За наадах чинь бол яг анхны зүгээр ярилцлага гэж хэлсэн хүн сүхөт аврах хэлсэн шүү. Сүхөт аврах ер нь Монгол бүхийн дэлхийн аврах гэж юм зохион байгуулвал яад юм бэ гэж анхны зүгээр ер нь нэг удаа ярилцсандаа тэгж хэлж ирсэн. За нэг тийм байна. Юм үннээрээ сайн тийм ээ. За наадах чинь бол одоо би энэ сайн зэрэгтэй 2022 онд уулзаад маш сайхан тайлбарлаж өгч ирсэн. Энэ дэлхийн аврах гэдэг юмыг одоо яг сүхөт аврах битээр хамтран санаачилсан гэж хэлж болох юм байгаа шүү. Ер нь бол зүгээр сүхөт аврах яг нэг чөлөөтийн дэлхийн аврагт оролцож ирсэн тийм ээ. Тэгээд ер нь дэлхийн авраг байж болдгоо байх та энэ гэсэн юм бодоод хэлсэн байх л та. За тийм энэ талаас суухгүй бол одоо энэ цагдаас иргэл хөдч. Юу яалаа малаа гэж мэдх юм байгаа шүү. Энэ талаас суухгүй болохгүй шүү. Нөгөөтэй гарч ирсэн үнэ. Одоо нэг машин дэрэг барьж байгаад яваалаа гэж тэгээд унах байлгүй дээ тийм ээ. За ингээд зорчигчийн суудал дээр суусан байна. Төрзөр зонхоо болгочих тамигдчихж байгаа учраас. За тийм байна. За тэгээд тэр би энийг бол яг хинт танд тайлбарлаж өгсөн. Лайваар ч гэсэн ярьжсэн бохоо мартчих. Энэ дэлхийн авраг гэдэг санаа бол ямар учиртай вэ гэхээр ер нь бол одоо яг энийг бол анх Батбалагт би ярьсан байгаа шүү дээ. 2012 онд. Тэгээ яасан бэ гэхээр Женко Батбалагыг ярьж байгаа шүү. Одоо ингээд энэ бүхэн төрлүүд чинь юу яадаг вэ? Ганцаарчилсан. За жудоо, чөлөөт, тийм ээ? Сонгомол ганцаарчилсан төрлөөр маш өндөр хөгжсөн байхгүй юу? Тэгэхээр дахиад нэг Монгол хөх гарч ирэнгүүтээ ганцаарчилсан төрлөөр дэлхийн авраг шалгаруулах юм бол тэрнийг бол угаасаа нэгдүгээр хүн тоохчгүй дахиад нь хоёрдугаар энэ чинь нөгөө олимп гэдэг юм чинь юу байхгүй юу? Цаанаасаа одоо ингэ бодлогоор явж идэг байхгүй юу? Одоо олимп гэдэг чинь энэ дэлхийн улсуудын том өрсөлдөөн шүү дээ. Олимп гэдэг чинь. Одоо тэн дээр чинь жишээлбэл ингээд бүхэн төрлүүдээр чинь мө ганцаарчилсан төрлүүдээр чинь энэ Оросууд чинь илүү, Хятадууд чинь илүү медаль авчдаг байхгүй юу? Багийн төрөлдөө болохоор энэ Европууд, Америкууд илүү медаль авдаг байхгүй юу? Тийм учраас бол ганцаарчилсан төрлийн юм гаргаж ирэх юм бол тэрнийг яагаад ч энэ Америкууд дэмжихгүй. Мөн үү? Үүд нь гаргахгүй. Нэгдүгээрт.
Хоёрдугаарт энэ жуудо чөлөөт хоёр ч юм болохоор бас олимпиадо зөвхөн бүхний төрлөөрөө байж их сонирхолтой байдаг байхгүй юу? Ондоо нэг өрсөлдөгч бүхний төрөл ороод ирэх юм бол нөгөө жуудаг доош нь дарчин, чөлөөтийг доош нь дарчин. Тэгэх юм бол нөгөө сонирхогчдын тоо буурчин. Тийм учраас өөр бүхний төрөл оруулж ирэх сонирхолгүй байдаг байхгүй юу? Жуудагийн холбоо, чөлөөтэй холбоо, дэлхийн жуудагийн холбоо, дэлхийн чөлөөтэй холбоо. Энэ хоёр л байж их сонирхолтой байж байгаа юм шүү дээ. За ийм хоёр шалтгааны улмаас Монгол өхөл ганцаарчсан төрлөөр ял дэлхийд явна гэж бол байхгүй. Одоо би нэг батгуулагт ярьж исэн байх нь шүү дээ Женкод. Ийм учраас яах вэ гэхээр Монгол өхөд нэг гарч байна. Тэр нь ямар гарч байна вэ гэх юм бол энэ бүхний төрлийг багийн болгочихё. Мөн үү? Багийн төрөл болгонгуудад зөрүүлээд дэлхийн аврал зохиочдөг болёо. Гэдэг санаачлагыг би гаргасан юм аа. Тэгээд энийг Женкод ярьж өгөө. Тэгсэн чинь Женко яасан байх нь вэ? Энийг барьж чи жуудагийн холбоон дээр гүйчихээд Женко бол их оронч хүн биш шүү. Карманы хулгайч. Би тэгж бодож байна. Би тэгж хардж байна. Энэ хулгайч нарын талаараа биш нөгөө аргагүй болохоор хамаагүй ярьж болдгоо байхгүй. Тэгсэн чинь Женко ч тэрнийг барьж чи жуудагийн холбоонд өгчүүл яах вэ? Тэгэнгүүтээ жуудагийн холбоо чинь шууд 2013 оноос эхлэнгүүтээ багийн юу төрлөөр олимпиад жуудаг оруулна гэж дайраал. Тэгэл Женког авчиж шууд жуудагийн бодлогын зөвлөлийн бодлогын зөвлөлийн дарга болгоол. Тэгээд жуудагч энэ авчиж байгаа энэ Токио олимпиад чинь багийн төрлөөр жуудаг оруулчих жоох байхгүй. Тэгэнгүүт чи яаж ийнө гэхээр Монгол өхийн одоо тэр дэлхийд гарах боломжийг Женко гэж хүн хаацсан шүү. За багийн төрөл нь ямар учиртай багийн төрөл байсан бэ гэхээр одоо би нэг багийн барилдаа гэж нэг Монгол санаачилсан гэж ярьдаг те. За тэр бол яг тустай асуудал. Бид нар одоо ингээд миний энэ зохиож байгаа одоо энэ мангарч үеийн энэ хуулаад байгаа те. Энийг бол дэлхий дээр гаргаж барилдуулаад хинч хүлээж авахгүй. Шалдан гарч иж барилдаад бас хинч хүлээж авахгүй ганцаараа. Би зүгээр тухайн үед бодож ирсэн байхгүй. Би нэг хийсэн шүү дээ цолгоо Монголд анхны цолгоо хөгчүүдийн барилдаа нэг бөөн хил амтаа хийж исэн та нар минь санаж байгаа бол. Тэгж ихтэй би нэг лайв хийгээд ингээ харуулж исэн. Даач харамсалтай энэ Facebook чинь гинт дөрмөө өөрчлөөд энэ баримтын маань устгаач чинь лээ. Одоо тэгээ устгацсан байх лээ. Би одоо яалтаа билээ. Дэлхий дээр бол Монгол их гарч ирч чадахгүй. Нэгдүгээр бидэнд мөнгөч байхгүй. Мөнгөтэй үжиж энэ чинь дэлхийд сурталж гаргаж ирдэг байхгүй. За хоёрдугаарт бол бид нэг тийм яг нэг дэлхийн хүмүүс сонирхох хэмжээнд ч манай Монгол бүхий бас биш. Хэцүү шүү дээ Монгол хөх тийм үстэй. Хоёр нөхөр ингээ зуралдаад илүү өсөж байгаад байдаг. Тим юмыг бол хүн үзэхгүй шүү дээ дэлхий дээр. Тэгэхээр бол би яг зүгээр Монгол хөхийг гаргаж ирэх шанс тийм гаргалааг би бодож олсон юм байна. Тэр нь ямар учиртай юм бэхлээр энэ шатар байна шүү дээ тий. Шатрыг дэлхий дээр бүх хүн мэднэ. Мөн үү? Шатрыг дэлхий дээр бүх хүн мэднэ тийм ээ. Тэгэнгүүт нь шатар Монгол бүх хоёрыг нийлүүлээд тэгээ шатар барилдаан гэдэг нэг юм 2022 онд би хийсэндээ санаж байгаа бол барилдсан залуучууд нь одоо ирэх биш. Мөнгө арслан хүүхдэд дагуулад ирсэн байсан. Тухайн үед надаас хичээс үүд болж ирсэн. Одоо тэгээд санаж байгаа байлгүй. Шатартай холбосон багийн барилдаанаар олимпиад Монгол өхийг оруулах юм боломж байгаа юм байна. Шатар бол олимпиад орох сонирхолтой. Чаддгүй оюуны спорт гэдэг. Монгол өхөд бол бас нэг бас биднэрт одоо бас мөрөөдлөө шүү дээ. Дэлхийн 5 одоо том үндэстний нэг нь Монгол үеигээ байж байгаа хүмүүс чинь бас нэг олимпиад ямар нэгэн төрлөө оруулах ёстой шүү дээ. Тэгэхээр энэ хоёрыг нийлүүлээд ингээд юм оруулах боломж байна гэж шатар гэдэг нэг барилдаан гэдэг нэг юм би хийж исэн да. Одоо ч гэсэн хийвэл хүмүүс сонирхол үзэн л дээ. Одоо би ер нь хийнэ. За ингээд энэгээр оруулъя гэд ингээд юу яасан юм аа. Тэгээд эний маань Женко авчиад жуудаг холбоонд өгөөд тэгээ энэ орсуудаар энэ жуудаг шатар болгоод нэг тийм барилдаа орсууд тэмцээн зохион байгуулуулад тэгээ тэрнийг энэ жуудагийн холбооных нь Японууд дэмжээг байхгүй. Ягаад дэмжээг вэ гэхээр нөгөө жуудо гэдэг чинь Японы үндэсний өв соёл те. Тэгэнгүүт чинь шатрыг юутай жуудотой холчингууд чинь тэр нөгөө өв соёл нь жоохон замгарж байгаа юм шиг болоод ангууд Японууд төвшөөрөг юм шиг л. Тэгээд ингээд явцсан юм шүү. Дэлхийн авраг гэдэг юм чи айл дэвнгарч сэтгцээ. За тиймэрхүү байна. За амгаг шүний юм дээр ярьж байна. За яг хөө тэр 390 наадам 93 наадам ч гинөө. Ер нь тэгээд энэ манай энэ улсын хурлын гишүүд өөрсдөө юу ч мэдэхгүй ээжиж.
юм санаачилтгаа болох хэрэгтэй. За Амган Улаанбаатар гişүн бас хоёр дахь нэг юм ярьж байна. Юу ярьж ийнэ вэ гэдгсэн чинь одоо 11 12-нд барилдчаад 2 өдөр өнжөөд тэгээд тэр 93 наадам гэж юм хийнэ гэж ярьж байна тийм ээ. Эний чинь би сайн зөрөгт болон тэр Женко Батулга гэдэгт бүгдийн тайлбар 22 онд сайн зөрөгт 12 онд Женко тайлбарлсан шүү дээ. Бас ялгаа байхгүй. Энэ бүхий холбоо модмонх бүгд л мэдчихэл байгаа. Энэ үндэсний бүхий дэлхийн аварга гэж юм хизээ зохиох вэ гэхээр 7 сарын 1-ээс 7 сарын 5-ны хооронд жил болгон Монгол улсад зохион байгуулдаг болно. Тэгвэл багийн төрлөөр саяны тэр шатар гэдэг спорт шатар бүхий төрлөөр явагддаг болох юм байна. Ууг нь бол. За тэгээд дараа нь яах вэ гэхээр 7 сарын 9-нд багийн барилдаа. Одоо баг гэж байна шүү дээ. Одоо баригад одоо бидний хуучны хэлгээр бол баригад наадмаа гэдэг 9-нд Монгол улсын бүх баригадууд багууд яах нь 7 сарын 9-нд нэг өдөр өнжөөд 11-нд Монгол улсын бүх юунууд сумууд дахиад 2 өдөр өнжөөд 13 14 2-т өнжөөд 12 13-нд өнжөөд 14 15-нд Монгол улсын бүх аймагуд за 15 16 өнжөөд дахиад 2 өдрийн дараа Монгол улсад бүсийн барилдаан гэж шинээр гарч ирэх хэрэгтэй байхгүй юу? Бүсийн аврах шалруулах барилдаа. Одоо энэ оюун эрдний яриад байгаа бүсчилсэн хөгжил мөгжил гэдэг юм шиг дандаа миний толгоноос гарсан юмнууд шүү дээ. За тэгээд дахиад 2 өдөр өнжөөд улсын баяр наадам болдог. Ийм болох ёстой байгаамаа. Ууг нь бол. Тэгээд 7 сар тэр чигээр яах вэ гэхээр энэ наадмын уур амьсгалтай бөгөөд наадам болдог байх ёстой. Энийг болоод одоо би ингээд одоо олон жилч ярьж ин л да. Тэгээд одоо тэг яалтай билээ тийм ээ. Манай ахгүй тэндээс бас нэг санаа авцсан тийм ээ. Одоо ингээд хамгийн гол нь хүний юмнаас санаа авч болно. Гол нь хүний юмыг санаа авчаад ингээд нэг юм илий балаа юмтай хойлоод галзууруулаад тэгээд бүтчихгүй санаа наа чинь бүтэхгүй байсан юм байна гэд ингээд байхгүй болгочдгийг одоо болиулмаар байна. Тэр санаачилсан хүн сэтгсэн хүн өөрөө юмаа хийдэг болмоор байна. Мөн үү? Тэгэхгүй одоо нэг одоо Баярбатар нэг гой санаа гаргаад ирдэг. Тэрнийг нэг илий балаа юм авч яваад замхруулцдаг. Тэгэнгүүтээ тэгээд дараа нь би дахиад нөгөөт чи явж байгаа дампууруулж штэ. Тэгэнгүүт нь дахиад би өөр хүнд очиод ярихлаэр нөгөө хүн хүлээж авдаг. Урд нь наадах чинь тэр хийсэн штэ. Тэгээд бүтээгүй штэ. Наа ч угаасаа бүтэхгүй юм лээ. Гэхдээ наадах чи одоо ингээд тэд нар тийм буруу хийцэн ингэсэн юм аа. Одоо хийх юм бол ингээд гоё болно гэд хүн хүлээж хүлээж авдаг юм бэл. Тэгээ ингээд нэг гоё санаачлагуудыг тийм ээ ганц миний биш штэ. Гоё санаануудыг ингээд манай энэ улсын хурлын гишүүд эрх мэдэлтэй мөнгөтэй одоо компани захирлууд элдв хангаан нөхдүүд авч яваад ингээд дунд нь ингээд сүрүүлчихэд байдгаа бодо болчмоор байна. За энийг нэг хэлээдгий. За тэгээд дэлхийн авраг гэж юмыг бол би дахиад хэлье. Монгол үндэсний бүхний төрлөөр хийхдээ багийн төрлөөр хийнэ. Түүнээс ганцаарчилсангаар хийхгүй. Мэдээж хэрэг Монгол дэлхийн авраг зохион байгуулъя гэж бодъё. Одоо манай энэ хэдэл төрүүлчих штеп. Тэгнэ үстэй. Одоо Батмагна, Орхон баяр хин байдгийг нэг 4 5 нөхдүүдийн аль нэг л төрүүлчих. Тэгэл манайхан шүгийн 16 32 тэр чигээрээ манайхан байж гин. Тэгээ яах юм? Гэж хийж сонирхгүй хөгжихгүй штеп. Хөгжүүлэхийн тулд яах нь вэ? Өвөр монголчууд энэ туваа халимаг за цаашлаад ингээд энэ дэлхийн бүхтэй улсууд байна тийм ээ. Эднэр ч шанс гаргаж ирэх хэрэгтэй байхгүй. Тийм ээ? Эднэр дээшээ гарч ирдэг тийм юм байх хэрэгтэй байхгүй юу? Түүнээс биш одоогийн уламжлалт үндэсний бүхөр барилдаад яах юм бэ? Тийм дэлхийн авраг зохион байгуулалт яах юм? Нэг цолол нэмэгдэл одоо тэгээд одоо яах гэж байгаа. Тэгээ байж идэл чинь улсын авраг гэд улсын дархан авраг гэд том цол байж гин тийм үү? Одоо бидний одоо хамгийн дээд одоо юу гэдэг шүтэн гэх юм уу? Тэгж идэл чинь хаашаа дэлхийн авраг гэд нэг хүн гараад ирнэ. Тэгээд дэлхийн авраг дархан авраг хоёр чи аль нь том юм? Ингээл бөөн хэрүүл маргаан болно шүү дээ. Тэг юмаа мэдхгүй байж хүний имийг битгий хуулдгаа болцоо гэж л хэлээ да. Багийн төрлөөр хийчих юм бол тийм маргаан байхгүй шүү дээ. Тийм үстэй. Монгол улс дэлхийн авраг. За хятад улсын нэр дээрээс одоо бүрээдүүд ороод ирэх явнууд өөр монголчууд ороод ирэх юм бол тийм ээ. Хятад улсын өөр Монголын өөртөө сорны баг дэлхийн авраг. Тийм ээ. Халимгууд дэлхийн авраг гэдэг юм. Ингээ Оросын холбооны улс ингээ явах нь байна шүү дээ. Тийхгүй ганцаарчсан төрлөөр дэлхийн авраг чаашвал яах вэ? Одоо энэ амгаахын ярьж байгаа шиг мэдрэл муутай. Тэгвэл тэгээд одоо
дэлхийн авраг, дархан авраг хоёрыг чи аль нь том болох юм бэ? Аль нь дээрээ гарах юм бэ? Ийм галзуу юмудаа одоо болцоомоор байна. За тийм байна. За дараагийн нэг асуудал байна. Тэр юу яасан? Гадаадд амьдарч байгаа монголчуудын дунд цол болгодог болёо гэж байна. Бас энийг ялгаа авахгүй би санаачилсан юм аа. Энэ Монгол бүхэд болж байгаа бүх юмнуудыг би санаачилсан. Гол нь энийг ингэ сэгэлчээд ах. Өөрөөсөө нэг хүний лайвыг нэг дутуу хагас үзсэн байд юм уу? Яадгийн дам хүнээс сонссон байд юм уу? Яадгийн. Гэнэ нэг юм сонсчоод тэгэл тэрнийг үргэлжлүүлээд ингэ солиороод нэг солиотой галзуун бариад их юм. Яагаад гадаад улсад дэлхийн авраг гадаад улсын одоо энэ монголчуудын холбооны барилдаан зохион байгуулалт цол олгодог болъё гэж би санаачилсан бэ. Дэлхийд монгол өхийг хөгжүүлэх гээд байхгүй юу? Ойлгож байна уу? Тэн дээр яах вэ гэхээр сумын цол өгнө. Аймгийн цол өгөхгүй. Мөн үү? Сумын цол өгчдөг байна шүү дээ. Тэгээ тэнцээ хар, шар, тийм ээ, бор одоо юу гэдгийг улаан арьстай хүмүүс барилдуулаад тэгэнгүүтээ тэнцээ сумын цол олгочдөг байна шүү дээ. Тэгэх юм бол нөгөө нэг одоо энэ гадаадын улсууд ч өндөр хөгжсөн баян орнууд чинь хийх юм олж чадсан хүмүүс маш их байдаг байхгүй. Гэхдээ сонирхолтой шүү дээ тийм үстэй. Монгол улсын нэг юмд барилдаад ингээд нэг ийм цол авчлаа. Одоо та Монгол улсад очиод ингээд энэ цолоор ам аваад барилдаж болно гэд тэгэхээр чи нөгөө хүн сонирхолтой юу? Энэ дэлхийд хөгжүүлэхийн тулд энэ гадаадд амьдарч байгаа монголчуудын холбоодуудаар дамжуулж цол олгоё гэдэг дэлхийд хөгжүүлэх гээд байгаа юм. Түүнээс биш та хэдий яриад байгаа шиг мэдрэл муутай тийм ээ. Тэнд амьдарч байгаа нэг хэдэн ажиллаж байгаа нөхдүүдийн дунд барилдаан зохион байгуулад тэгээ тэрэнд нь аймгийн арслан цолоог нөгөөг чиг шиг галзуу юм яриад. Наа солиорлуудаа одоо бол нэрээс яамаар юм бэ? Энэ санааг тэнд гадаадд амьдарч байгаа монголчуудын дунд барилдаан зохион байгуулахын тулд биш. Тэр гадаад хүмүүсийг тэнд дотор авчиж барилдуулахын тулд Монгол бүхийг дэлхийд хөгжүүлэхийн тулд сумын заан цолыг тэнд өгөх гээд байгаа юм. Түүнээс биш гэдэг хамаагүй нэг сонин гарууд барилдангуудаа аймгийн арслан болчвол бас арайчтай юм чинь. Аймгийн арслан чи асар том цол шүү дээ. За юм байна. За тэгээд энэ баяр наадмын тухай хуулийг мөн үү? Надаас өөр хийх хүн байхгүй. Би хийн угаасаа хийн. За амгаах ингээд магалж автаа нийлээд навширж байгаа бол зөгтгөрл ахтайгаа очиж хийнэ. За ямар ч байсан лодо самбуугаар ч юм уу хин нэгэн хүнээр энэ хуулийг хийжээд өргөн бариулна. Энийг аваад одоо эртгэж шиг хилээд авъя. Юу ч мэдэхгүй байж нэр багийн нэрээс дуруу үргээд байгаа нэр. Тэгээ ингээд ичхгүй би санаачилсан гэж яриад навшроод. Гүнч мэддэг хүн амь цэрүүн байж штэ чи. Үхчихээгүй штэ. Тэгээ магалж уйг магтаал да. Магалж шиг сайн ажиллаж байгаа хүн байхгүй ч их шиг. За тиймэрхүү байна. За ер нь би гэхдээ энэ зам бол арай амжихгүй байх. Намраас нэг 3 сар сууж байгаад энэ баянаад өнөхөө хуулийг бүр нам жинтан болгоод цогтгөрл ах юм уу? Лодо самбуу хоёрын аль нэгэнд нь маа гэж өгөөд тэгээ маш сайхан тайлбарлаж өгөөд ер нь баяр наадмын хуулийг нэг зэгцэлнэ. Тэгээ ирэн бид дараа мараа элдв хангаа бүх юмнуудыг одоо уг нь бол шийдсэн шүү дээ. Тэгээ даа чи ингээд тэрээс болж өгөхгүй. Тэгээд үнэхээр хэлэхгүй алхаа нэр. За тэр цол олгох тухай нэг ярьж байна. Сая Facebook дээр идэр жавхлан гэдэг нэг идэр жавхлан биш ээ. Идэр жавхлангийн дүүн бас нэг сошиал дээр идэвхтэй нэг яваад байдаг нэг саксмакс тогтдог үлүү яадаг л тэр нэг залуу байдаг юм да. Тэр их гоё санаа хэлсэн биз дээ. За 21 оны наадмыг тооцох юм бол хэрвээ 100 жилийн ой гэж тооцох юм бол Батүлзэд арслан цол олгох юм бол 22 оны наадам чинь 100 жилийн ой тэгш ойн баяр биш болчихно. Тэгэхээр хангаагийн аврах цолыг буцааж хураах хэрэгтэй шүү гэж идэр жавхламгийн дүү ямар жавхлан билээ бас нэг нэртэй. Жавхлан төгсгийн дүү идэр жавхлан шүү дээ нэр тий. Жавхлан төгсгөөд нэг залуу байгаад идэв шүү дээ нөгөө сошиал дээр сая нэг тоглолт Монголд хийгээд ус. Тэрний дүү бичсэн байлээ. Нэг тийм байна. Хоёр зүгээр яг миний ярьдаг юм бол одоо нэг залуучуудын ой дээр цол өгөөд уг нь дэмэл юм байгаа. Тэгээ өөрсдөө мэднэ. Цол өгөхийн тухайд бол тийм байна. За
Чи цолтоо юул гэж байна. Ер нь бол зөв яриад байгаа юм даа гэж үгүй. Би энэ бүх гэдэг чинь миний мэрэгжил шүү дээ. Би энэ ч одоо хүүхэд байгаас өдөө хүртлээ явлаа. Энэ хүмүүс чи яагаад намайг ингээд байгаа вүлээ? Дарамтлаад байгаа вүлээ? Юм мэддэг хүн байгаад байгаа болохоор л тэгж байгаа шүү дээ. Нэгт хоёрт яагаад эднэр чи намайг өөдн гарахгүй байгаа вүлээ? Боогод зуугаад байгаа вүлээ? Яагаад вэ? Яагаад гэвэл энэ чинь би юм хийчих гээд эдний чи хийж биш болгочих гээд байна шүү дээ. Тэгэхээр л ийм болж байгаа шүү дээ. За жингийн ангилалтай байж болдгүй юм уу гэж байна. Жингийн ангилалтай барилдаан гэдэг юм их тэр 100 чин сэтгэл 100 сая үзэгчид энэ дотор байж байгаа шүү дээ нараа. Энэ бүх барилдаанууд энэ олимп дэлхийд мэлхийд оруулан барина гэдэг юм чи бүгдийг бичээд энэ 2012 онд бичээд оюун өмчийн гэрчлэгийг авсан энэ гэрчлэгээнийхэн дугаар элдв хангай юмнууд нь байна. Энэ зэндийн нямд орж энтергээ энэ ч байж их хэвээр. Нямд оржийн үед энэ Жимбат гэж оюун өмчийн дарга байсан юм байна. Жингийн ангилалтай барилдааныг сая магалж хулгайлаад юу асан шүү дээ санаж байгаа үстэй. Оюутны юу гэж жингийн ангилалтай хийж байгаа. За яг нь Монгол хөх бол бас нэг бидний өв соёл бол бас нэг өв соёл гэдэг юм аадныхаа утга учирыг ойлгох хэрэгтэй. Бид нар чинь дэлхийд юугаараа ялгарч байгаа вэ Монгол хөгчөө? Жин хязгаарлалгүй, хугацаа хязгаарлалгүй. За тэгээд юутай ам авдаг. Энэ гурван юм байгаа шүү дээ. Зодог шуудаг ингээл. Нэг энэ хэдхэн ширхэг юм байгаа шүү дээ. Энийгээ бид нар бас нэг хадгалах хэрэгтэй байхгүй да түрнээс биш. Гэтэ сонирхолтой. Жингийн ангиллаар одоо энд байгаа. Жингийн ангиллаар жингийн улсын авраг. Өндрийн улсын авраг. Мөн үү? Сая энэ магалж өвчин бас хулгай хийгээд улсын авраг гэдээ хийчлээ шүү дээ. Энэ харж байна энэ дэр байж байгаа. Тэгэд энэ амгаах ирж энэ ном ав заа юу. Тэгээ унш, ухаар. Өөр энэ дэр ингэ байж ин гинараа. Одоо энэ харахгүй харагдахгүй байна л да. Энтэй талаас авж байгаа харуулчихдаг юм уу? За энэ 50 хөнгө болчих. За яг хоо энэ бүхтэй холбоотой хүмүүс бол зөв бүхийн зүтгэлтнүүд бол бүгд мэдж байгаа. Манай бүхчүүд бол зүгээр одоо нэг жоохон мэддэг болоод байгаа юм. За бүх сонирхчдод бол энэ талаар аач байхгүй. За тиймэрхүү байна. За харуул л да энэ харал та юм. За энэ харж байна. Барьцны улсын авраг, өндрийн улсын авраг, жингийн улсын авраг. Спорт урлагийн наадам. Энэ магалжуу энэ хараа энэ оюутан барилдаан гэдгийг энэ жингийн улсын авраг хоёрыг нийлүүлж байгаа сая барилдаан зохион байгуулж хулгайлсан тийм ээ. Одоо жишээлбэл энэ дээр дотроос хийгдэг юм өндрийн улсын авраг, барьцны улсын авраг хоёрыг хийгдэг байгаа тийм ээ. За тэрнийг тайлбарлчлаар эдгээр ч хулгайлаа хийчихдэг юм билээ. Ер нь зүгээр өндрийн улсын аврагууд ойлгомжтой тийм ээ. За метр 80-аас дээш хүмүүс нэг барилдана, 70-аас 80 хооронд нэг барилдана, 70-аас доош нэг барилдана. Гурван өндрийн гурван ангиллаар барилддаг. Яг зөв бөхөө сонирхолтой, хүн сонирхолтой. Намхнуудаас энэ нь илүү юм байна. Өндрүүдээс энэ нь илүү юм байна. Дунджуудаас энэ нь илүү юм байна. Өндрийн ангиллаар барилдвал ингэх юм биш үү гэдэг юм уу. Тэгэхээр ингээд сонирхолтой. Энэ бүх барилдаануудыг чи бичээд оюуны өмчөө автсан. Тэгээ эднэрт ингээд дээрэмдүүлэл дээрхүүлэл явуулчихлаа. За иймэрхүү байна. За тэгээд баяр наадмын тухай хуулийн дээр бол одоо хэрэгтэй юмнууд маш их хийчмээр юмнууд байгаа. Тэгээд даанч эдгээр ч одоо тэгээд хийлгэдэг юм байлээ. Магалжаа аим шиг яасан бай цагдаад өгнө өвшиг гэж байна. Дийлэхгүй штэ. Тэгээд одоо эдгээр бол одоо хулгайч нар цагдаад магалжааг өгөөд байх те. Оо ёстой уурандаа тэгээ хэлсэн байлээ. Уучлаарай түүнээс биш би тийм яриаггүй гэл тэгэл болоо штэ. Тэгэл хэрэгсэхгүй хэрэг биш байна гэл тэгэл болоо. За өсрээд нэг хүн амтныг бас нэг дарамтлсан гэдэг нэг яг 100,000 төгрөгөөр торгуулж магадгүй үгүй бол үгүй тэгэл магалжуу ямар ч хэрэг биш наа мөнгөтэй хүмүүс чинь хууль үйлчлэхгүй шүү дээ. Манай Амгаланбаатар ахын магтаад байгаа магалжуу бол тийм л новшин ил баг байхгүй юу. За тиймэрхүү байна. Одоо яг магалжуугийн тухайд бол зөвхөн үнэхээр бодиттой нэг гэмт хэрэг хийсэн юм бол байгаа шүү. Үнэхээр шалгадаг газар байдаг бол. Ямар гэмт хэрэг хийсэн бэ гэм бол энэ Нямбатар магалжуу хоёр нийлээд Нодлон туулын урдны замыг барина гэдэг Нямбатар ч баах явсан шүү дээ тий. Тэгж их та Улаанбаатараас одоо энэ Баян зүрхийн товчоноос юу ортол Сонгон харихаа уулын бил ортол туулын урдны зам үргэлжлэж байгаа. За ойролцоогоор 30 км газар байгаа байх. Энэ дотор 6 газраар гарц гарах 6хан газраар л уулзур байгаа. 6хан уулзууртай заа юу. Анханаас төсөл нь тийм байсан. Тэгчээд яасан бэ гэхээр магалжуу нэг 15 га газар дээр Сонгон хайрхан дурхын доор бэлд 15 га газартай байхгүй юу. Тэгсэн чинь магалжуугийн газар руу
долоот хуулзуурыг гаргаж ирээд энд зах байгуулнаа гэд тэгээд төр хөвийн хвшлэл гэж солиороод тэгээд энийг төсөлтөд оруулаад явсан. Тийшээ засмал зам тавигдаад явж исэн одоо тавигдсан байгаа байх Мангалжуйн газар руу. За тэгэхээр тэрэнд нэг засмал зам тавьсан юм чинь мэдээж иргэн 10-20 тэрбум төгрөг тэнцээ оруулсан байж таараа улсаас. Мөн үү? Энэ бол яалтчгүй албан тушаалын гэмт хэрэг мөн үү? Мөн. Бүр ямар ч маргаангүй зөв хууль мэддэг ямар ч хамаагүй хүнээс асуу. Мөн үү? Энэ бол Нямбаатарын гарцаагүй гэмт хэрэг мөн үү? Хүний одоо Баярбаатар Монгол улсад 70 мянган компани байдгийг. Тэгтэл тэрнийх нь нэгний зөвхөн ганцруу улсаас засмал зам тавьж өгж байгаа энэ гэмт хэрэг мөн үү? Мөн туулын хурдны замаас долоот хуулзуурыг тийм ээ гаргаж өгч зөвхөн тэр зах гэж нэрлэх гэж байгаа хүний 15 га газар руу хувь компани 15 га газар руу засмал зам уулзуур гаргаж өгч зам тавих гэж оролдож исэн энэ хууль зөрчиж байгаа үйл явдал мөн үү? Албан тушаалын гэмт хэрэг мөн үү? Мөн за би жоох ядарчаад байна шүү. Энэ бол гарцаагүй за хуулийн хэллэгийг марчлаа заяа. Гэмт хэрэг. Авилгал албан тушаалын гэмт хэрэг. Энэгээр л энэ Мангалжуй Нямбаатар хоёр хамтдаа шорон явах хэвээр хоёр нөхөр шүү. Ууг нь бол шалгадаг газар хэрвээ байдаг бол. Нодлон тэр замын засаад бараг л жил газар шорооны ажил нь дууссан байсан. Энэ жил хучлалтаа хийсэн байна уу хийгээгүй байна уу би сайн мэдэхгүй байна. За тэгээд тэр замыг тавьсан за нэг 3-4 км зам ямар ч гэсэн тавьсан байх ёстой. Тэгээ бодоход л нэг ямар ч байсан нэг 20 тэрбум төгрөг тийшээ хийссэн байх учиртай. Тийм ээ тийшээ чинь бүр Мангалжуйн зах руу юу тавьж өгсөн шүү дээ. Дулааны шугам шүлжээ, бохирын шугам шүлжээ мүлжээ тавьж өгнөгээ дулааны шугамаа ямар ч гэсэн булаа байжсэн. Биш ээ. Бохирын шугамаа цэвэр устдаагаа ямар ч гэсэн булаад ойртуул яв татаа байжсэн нодлон лавал намайг очиход. Тэгээ одоо энэ жил яасан юм байгаа дуусгасан юм уу тэр чигээрээ хөвтөж байгаа юм уу би мэдэхгүй байна. Энэ жил очиагүй учраас. Тэгэхээр тэн дээр бол батны 20 тэрбум төгрөг гарцсан байгаа. Би тэгж хардж байна, бодож байна. Тэгэхээр тэр 20 тэрбум төгрөг чи асар их мөнгө шүү дээ, тийм ээ? Монгол улсад 70 мянган аж ахуй нэгж байхад зөвхөн нэг хүний газар руу улсын мөнгөөр 20 тэрбум төгрөг болох болов гэж хардж байгаа шүү. 20 тэрбум төгрөгөөр зам татаж өгсөн, бохирын шугам татаж өгсөн, цэврийн шугам татаж өгсөн. Тийм ээ? Татаж өгөөд нодлоо явж исэн. Мөн үү? Энэ гарцаагүй гэмт хэрэг мөн үү? Мөн. Энэ албан тушаалаа уруулан ашиглаж байгаагийн хэлбэр мөн үү? Мөн. Энэ бол гарцаагүй эренгийн гэмт хэрэг. Энэ дээр бол Нямбаатар Мангалжуй хоёр бол энэ төр хувийн хвшил гэсэн юугаар далтлаад за энэ хуулийн хэллэгийг би мартчихад байна шүү заяа. Би нэг байн хуульч биш учраас. Ямар ч байсан албан тушаалаа ашиглаж энэ төр хувийн хвшил гэсэн юугаар далтлаад албан тушаалаа ашиглаж энэ гэмт хэрэг үйлдсэн 20 тэрбумыг хохирол Монгол улсад учруулсан. За энэ асуудал дээр энэ хоёр гарцаагүй 5-аас 12 жилийн ял авах ёстой юу авах ёстой. За тэгтээ тэгээ шалахгүй үстэй бодвол тэгээд. За Мангалжуйн тухайд бол тийм л байна. Солонгост басан тэмцээнээр та нарыг үнэлсэн одоо харин хужигийн колонд болчихлоо залуусаа гэж за энийг ойлгосонгүй. Шүгэл үлээж байна гэж за нэг шүгэл мүгэлж үлээгээд яхаа зүгээр болж байгаа болсон процессын л ярьж байгаа шүү дээ. Үхсний чинь бүх тусгаар тогтнолоо авчихлаа гэж Монгол дууслаа гэж байна. За тэр тусаад тэр мэр яах вэ гэдэг. Өнөөдөр би энэ хиний Амгаланбаатар гишүүний талаар ярьж штэ. Гишүүний хуулийн талаар. За яах вэ тэр 93 наадам гэдэг юм зохион байгуулнаа гэж байна. Болно болохгүй Монгол хөлт дэлгэрж яхад гэм байхгүй штэ. Үнэхээр энэ тэр морио уралдаад буцаж ирээд барилдаад тэгээд ном сумаа харваад тэгээд тэгдэг тийм уралдаан тэмцээн байж болно. Гэхдээ тэрнийг нэг 5 жил юм уу 10 жил хийж харуулж агаад тэгээд баяр наадмын хөтөлбөрт оруулна шүү дээ. Түүнээс нэг хүн шууд оруулчихдаг юм биш нэгдүгээрт. За хоёрдугаар тэгэхэд тэр чинь ялгаа авахгүй удахгүй мэрэгжлийн төрөл болоод явчих шүү дээ. Тэгнэ үстэй. Хэрэв үнэхээр энэ тийм барилдаа барил морь унж дахиуж ирээд барилдаа тэгээд ном сум харавдаг тийм төрөл яг нь Монгол бүхийн төрөл тийм гараад ирж болно. Тэр бол бас ахгүй дажгүй гоё санаа байна. Тэгээд тэрнийг хийгээд яваад ангууд чинь 5 жил хөгжөөд ирнэ дээ тий. За тэгээд 5 жил хөгжөөд ирэнгүүт нь баяр наадмын тухай хуулинд оруулаад 10 жил болоод ирэнгүүт нь баяр наадмын тухай хуулинд оруулаад нэг төрөл болгоо оруулчих болно. Гэтэл тэргээр чинь дагнаж хилдэг хүмүүс гараад ирнэ дээ тий. Мэргэжлийн хүмүүс. Тэгэл ирэнгүүт нөгөө сумын
нөгөө аймгийн хөдөө байж байгаа залуучууд чинь тэндээс угаасаа хүчээр шахагдчихж шít. Ямар ч ялгаа байхгүй шít. Тэгээ наад сэтэж бодож байгаа юмнуудаа жоохон дотроо жоохон бод заяа. Бас л нэг хүний хин нэгэн хүний санааг л чаасан л байх л та. Тийм ээ хин нэг хүн тэгж ярьсныг л манай хүн чаасан л байх л та. Тэгээд нэг дутуу ойлгочвол тэрнийгээ ярьж их шиг байл л дээ. Тэгээ манай энэ дарга нар энэ компани захирлууд хүний эмийг чааж өөрөө баатар болох гээд байх биш. Тэр анх санаачилсан хүнийг бас нэг жоохон тодруулж өгдөг баймаар байна. Тэр ингэс юм а, энэ ингэс юм а. Санаачилсан хүн энэ байна. Тэгээ би ингэж санаачлаад, энэ хүн ингэж санаачлаад би энийг ингэж хийгээд тэгээ ийм үр дүн гарсан юм а гэд ингээд бас нэг тэгдэг баймаар байна. Одоо ерөөсөө манай энэ дээр байгаа хүмүүс бол бүгд хулгайч нар учраас ерөөсөө хулгай хийж л баатар болох гээд байна. Айгу хэцүү. Тэгээ ямар ч тухайн амны хатлаар ойлголтгүй. Тэр 93 нэг хүн тэгдэг юм төрөл гаргаад ирж болно. Тэр бол тэгээд энэ хөдөөний залуучууд тэгээ суманд байгаа залуучууд тэргээр чинь хичээлээд айгуугаа сонирхолтой тэгээд нутаг орондоо амьдрын гэдээ яриад байх шиг байлээ л дээ. Гэхдээ 10 жилийн дараа мэрэгжлийн хүмүүс гараад ирж шít. За болий бүр 5 жилийн дараа л мэрэгжлийн хүмүүс гараад ирнэ. Нэгэнт морин мэрэгжлийн болцсон, сурн мэрэгжлийн болцсон, бүхэн мэрэгжлийн болцсон юм чи тэр сур морь бүхтөө амжилт гаргахгүй байгаа тийм ээ нэг залуучууд чинь энэ төрөл рүү шилжээл тэгэл хичээллээл 5 жилийн дотор л мэрэгжлийн тамирчид гараад ирнэ. Мэрэгжлийн тамирчид гараад ирэхлээр чинь тэгэл нөгөө хөдөө суманд байгаа нөхдүүд чи ялгаа байхгүй л амжилт гаргахаа болж шít. Энийг олж хараагүй л байна гэдэг чинь л энэ хүний санаа биш үү гэдэг нь мэдэгдээд байгаа байхгүй юу? Хүний юм шааж болно. Гэхдээ жоохон нөгөө хүнийг нь жоохон алдаршуул заяа. Монголд яагаад Монгол ус хөгжихгүй вэ гэж бодож байна та нар? Аагүй хөр. Хулгайч нар гарч ирээд байгаа байхгүй. Тэгээ хулгай юунаас үүдж ир гэж бодож байна. Хулгай чи ийм юмнаас эхлээд дээ шүү дээ. Анх эхлээд хүний ярьсан юм хуулдаг, хулгайлдаг. Хүний бодож олсон оюуны өмч хулгайлдаг. За энэс чинь л ингээл бодоод ингээл энэ Монгол улс чи явахгүй шүү дээ. Хай бүгд хулгайч нар болцсон. Ойлгож байна уу? Тэгээ оюуны хулгай бол хулгай биш. Зүгээр энэ бодит юм хулгайлсан бол хулгайч гэдэг. Манай монголчууд ч өөр харанхуй болохоор тэгж бодоод байх юм. Үгүй шүү дээ, андуудаа. За тийм байна. За иймэрхүүнүүд байна. Бас нэг хэрэгтэй нэг санаа яриад өнгөрлөө. Тэрнийг нэг хилээд дуусгач маа санагдаад байх юм. Нэг ямар юм ярьчих вэ сая? За мартчихлаа. Өршөөгөрөө. Говалтай тэр ярьсан юмаа хийсэн биз дээ хүмүүс ам сайтай л байлаа гэж. Яг болно. Тэрнийг үгүйсгээгүй шүү дээ. Говалтай хийсэн хийгээгүй би мэдээгүй зүгээр. Яг тийм байж болох юм байна гэдгийг би ойлголоо. Бас яг сонирхолтой шүү дээ. Бас тийм шүү дээ. Гэхдээ тэр би сая тайлбарчлаа шүү дээ, тийм ээ? Чи магалжвт гүлэг болсон юм уу гэдэг ах юм. Би дээлэхгүй шүү дээ. Би одоо магалжвыг дийлдэг байсан бол одоо миний оюуны бүх өмчийг энэчнээс суулгааллаа. Тийм үстэй. Магалжв одоо энэ дотроос маш их юм суулгааллаа. Монголд би одоо цолгүй хөгчүүдийн барилдаан гэж юмыг гаргаж иржээж бүр хил амтай арай гэж нэг 2 үлээ 3 барилдаа хийсэн. Тэгсэн чинь мөн үндэсний бүхий холбоо бид нар цолгүй хөгчүүдийн барилдаан Монголд анх хийлээ гэж гараад ирж байгаа байхгүй. Улаан цагаан гончд фейсбүүкээр хэдэн мянган хүн үзээд тийч бас нэг нийлбэр туугаараар нэг 200 300 залуучууд барилдаад улаан цагаан нүдэн дээр ингээд цолгүй хөгчүүдийн барилдаа хийцэн хүн бий байж ихтэл лайваар барилдуулсан байж ихтэл бид нэр анх цолгүй хөгчүүдийн барилдаа хийлээ гэл ингээд ил ярьж шít одоо тэгэл одоо яах вэ? Би одоо яах ёстой вэ? Тий. За энэ 2 эсрэг 2 барилдаан гэдгийг 3 эсрэг 3 болгочихж байгаа юм. Хүчний байгууллагуудын улсын авраг гэж би одоо энэ хороодуудын хооронд хүчний байгууллагууд гэдэг энэ алдар хүч хилчийн эдрийн хооронд барилдаан зохион байгуулах гэсэн юм энэ байж байна. Энийг чаасан уу чаасан. За дэмжих иргэдийн барилдаан гэдэг одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн барилдаан гэдэг байсан. Энийг одоо бас л нэг тэр нэг гачин юмнуудаа явуулаад бас нэг нөхөртөө нийлээд хийгээд байгаа. За энэ жингийн улсын аврагыг сая энэ 5 сарын 1-нд чөлөө жингийн улсын авраг гэдэг нэг юм хийчлээ. Мөн үү? Сая энэ улсын авраг шалруулах барилдаан гэж юмыг энэ хин манай амгаа ах маань сая хийнгээ ярьж их шиг байна. Бас магалжвтай нийлцсэн юм шиг байна. Тийм ээ? Хулгайлах гэж байгаа юм шиг байна. За цол хоорондын барилдаан гэдэг юмыг
би бас санаачилсан хулгаагаар нодлон дээрэндэж хийх гэж явж байгаад нөгөө ивент итгэсэн газар нь хулгаач хүн биш байсан юм шиг байгаа. Яг хийнгээ явж исэн чинь нөгөө ивент итгэх гэжсэн газар нь болцсон бохоо. Би хилам хийсэн чинь. Энэ цол хоорондын барилдаа ингээд тийм ээ. Гард заан заан харцаг начин аймаг арслан ингээд энэ дөрвийн хооронд ингээд юуны цол хоорондын барилдаа гэж юм хийдэг бол игээд энийг нодлон чаанга алдсан хийж чадаагүй. За тийм байна. За нийтийн эсрэг нэг гээд барилдаан байна. За энэ бол яг уу зүгээр одоо энэ фэйсбүүкээр бас ганц нэг яваад л байна. Тийм ээ. Холимог барилдаан гэдэг одоо энэ 19 дээр байж байна. Энэ Best Food-ийн барилдаан болцсон. Одоо Best Food гэдэг компанитай холимог барилдаан гэдэг нь ямар учиртай вэ гэхээр нөгөө нэгийн даваа оноолтоор, хоёрын даваа суглаагаар, гурван даваа гэдэг ингээд хагас амлалтын зарчмаар гэдэг ингээд явдаг. Энэ одоо энэ Best Food-ийн барилдаан хийгээд байгаа шүү дээ. Хоёр удаа хийсэн. Зүг төр Best Food-ийн захирал хулгайч юм шиг байна лээ. Тэгээ хамт уг нь бол одоо эхний удаа хийх гэж ихтэн би ингээд ийм оюуны өмчин байгаа шүү гэдэг уг нь лайваар ярьсан. Тэгээ нэг удаа хийгээд болцсон байсан чинь жил дахиад хийж гэлээ. За ингээд нэг чаасан байна. За тийм байна. За энэ хасуу лигийг одоо энэ алтан цомгээ хийж байгааг та нар маань мэдж байгаа. Тийм ээ, оюутны авраг шалгуулах барилдаан гэдэг одоо сая 5 сарын 1-нд ингээд холиод хийчлээ. За реалити шоу гэж юм тэр ямар төслгээд нэг юмар хийсэн. За кибер спорт гэдэг одоо энэ бөхчүүдийг барилдуулдаг юм бас нэг хэдэн бацаануудыг явуулаад нэг кибер спорт гэдэг нэг кибер спорт гэдэг нь одоо энэ хөл өмгийг одоо ингээд компьютертэй тоглоод байгаа шүү дээ. Тэрнтэй ижилхэн үндэсний бүхийг компьютертэй тоглодог болгоё гэдгийг би 2012 онд одоогоос 14 жил юм бодоод олцсон ба шүү дээ. Одоо бас нэг хэдэн бацаанартай хамт санхүүжүүлээд ингээд хийгээд байгаа юм шиг байна лээ. Анализ гэдэг байж энэ анализ нэвтрүүлэг тийм ээ бүхийг ингээд задлж ярьдаг. Одоо тийм их хийлээ тэглээ инглээ гэдэг энийг чинь ингээ хуулцсан одоо ингээ телевизээр явж байгаа шүү дээ. Тиймээс мэдчихлээ гоо. За энэ бурхны өдөр гэдэг одоо бурхны өдөр гэдэг маань одоо би өөрийгөө одоо 2012 оны юм ярьж байгаа шүү дээ. 12 онд би бурхны хүү гэж нэр өөртөө өгөөгүй байсан шүү дээ. Би 22 онд өөртөө бурхны хүү гэж нэр өгсөн. Энэ бурхны өдөр гэдэг нэртэй одоо би санаачилсан. Тэр нь ямар учиртай вэ гэхээр нөгөө бясалгалыг энэ Монгол бүхэд оруулж ирж энэ бөхчүүдийг нэг бясалгал хийж ойр зүрийн нүгэл буянгаа ялгадаг болгох гэдэг нэг тийм ингээ бурхны өдөр гэж юм санаачилсан. Энийг маань одоо бас ингээд 3 жил дараалаад хийж байна. Ямар юм бэ? Вебшна бясалгалынхантай хамтраад. Гэхдээ гих мэдчлээ одоо ингээд бүгдийг чаачлаа шүү дээ. За одоо энэ сумын цолтой бөхчүүдийн барилдааныг би санаачилсан, би гаргаж ирсэн. Мөн үү? За ингээд одоо ингээ яриад ах юм бол одоо энэ Ахмад бөхчүүдийн барилдааныг одоо би гаргаж ирсэн. За ингээд бүгдийг дээрэмдүүлээд явж гин. За иймэрхүү байна. Тэгээд дарамтлсан юм хүмүүл гэдэг хин чамд мэдрэл муутай харах үрвэ. Ярьж байгааг чинь ойлгодог гişүүдтэй хамтруул гэж юм. Худлаа. Манай энэ пүүс за компаниуд ойлгомжтой. Компаниг бол бас буруутгах ямар ч шаардлага байхгүй. Ягаад гэхээр компани гэдэг бол ерөнхийдөө тийм одоо юу ч хэмээр юм дээ. Ер нь ямарваа нэгэн хэрүүл маргаантай газар хүн орох дурггүй те. Яг тэрнтэй ижилхэн компани юм уу бизнесийн үйл ажиллагаа гэдэг бол тийм хэрүүлтэй юм байх ёсгүй байхгүй. Амар гоё гэж ойлгогдох хэрэгтэй байхгүй. Тийм учраас энэ компаниудын захирлууд ч одоо дүүрч гэж бодъё. Манай энэ улс төрчтэй бол ерөөсөө үнэхээр бүтггүй хүмүүс байт юм л. Ерөөсөө энэ улс орны төлөө ч юм уу нэг амьдрал хэрэгтэй нэг ч юм хийх сонирхол байхгүй. Зүгээр л өөрсдийнхөө карьерийг яаж өсгөх вэ? Миний карьерийг өсгөхөд энэ хэрэг болох уу болохгүй юу? Мөн үү? Тэгэнгүүт одоо нэг энэ дотроос нэг хэрэгтэй юмнуудын одоо ингээд одоо жишээлбэл ингээд Эренби маргаан гэж Монгол хөхд гардаг тийм ээ. Эренби маргаан гэж гараад байгаа шүү дээ. Сүхбат авраг дээрээ юу, өсгөөр авраг дээрээ юу гэж бөөн хэрүүл зодон болоод байгаа шүү дээ. Манай мөн Сүхбат аврагч наваач наадмын улсын наадамд 7 сарын 11-ний өдөр бүх телевизүүд, радионууд харуулаа байж хад яаж гүйлэг болгосныг та нар харсан биз дээ. Тэгээ Сүхбат аврагч шүү дээ. Авраг хүн шүү дээ бас л чөлөөтийн дэлхийн аврагаас медаль 1-2 жилийн дараа медаль авна гэжсэн хүн шүү дээ. Улсын дархан аврах хүн шүү дээ. Тим хүнийг л яаж гүйлэг болголоо наадмын талбай дээр. Наадмын торгон ногоон дэвжин дээр. Та нар минь санахгүй л бах та.
Тэгэнгүүт чинь одоо би ингээд ийм санаачилсан бохгүй юу? Эренбиг ба штэ тий. Даваагаар тоолдог болъё. Өөрөөр хэлбэл одоо Батэрдэн авраг хэвдээд нэг 130 даваа авсан байлаа гэж бодъё. За Баянмөнх авраг нэг за 250-гээс үлд намайг санаачилснаас хойш тоолсон юм байлээ. 250 даваа авсан гэж бодъё. За Батэрдэн авраг дээрээ 11 төрүүлсэн дээрээ байх ёстой юу? 10 төрүүлсэн Баянаа авраг дээрээ байх ёстой юу? Өмнө нь авраг дархаа авраг болцсон гэл те. Маргаан гаруул гарахаар байгааз. Тэгэхээр яг нь Батэрдэн авраг Баянмөнх аврагын давааг тоолчихно улсын наадамд барилдсан. За Баянмөнх авраг 250 даваатай, Батэрдэн авраг 130 даваатай Баянмөнхөн дээрээ байна. За Сүхбат авраг Өсгөөөр авраг хоёрын шууд давааг тоолчихно. За Сүхбат авраг 2006 онд зодог тайлцсан юм чинь мэдээж иргэн нэг хэд байдгийг нэг шалээгүй нэг 60 70 даваа л байлгүй дээ. За Өсгөө авраг нэг 2000 сая нэг 24 5 он хүртэл барилдсан юм чинь 24 он хүртэл барилдсан юм чинь нэг бодож нэг 110 даваа ч маа ч юм уу нэг 100 гаруй даваа авсан байлгүй дээ. А тэгэхээр яг нь даваагийн тоолол за маргаан багхгүй. Өсгөөөр дээрээ. Мөн үү? За одоо энэ заанууд ч юм уу начингууд ч юм уу бас ялгаа байхгүй. Зүгээр л давааныхаа тоогоор. Усаж шүгэрсэн чимгийнхаа тоогоор биш. Одоо энэ найраа яагаад ингэж бүр дэндээд байгаа юм? 1 2 3 4 давсныг тоолохгүй байгаа байхгүй. Тэр хөдөлмөрийг үнэлэхгүй байгаа байхгүй. Хүн улсад 1 давсан байж болно, 2 давсан байж болно, 3 давсан байж болно, 4 давсан байж болно. Тэр хөдөлмөрийг үнэлэхгүй болоод ангууд чинь хүн тэр үнэгүй юм чинь хүн зарчаад байна шүү дээ. 2 давчингуудаа 3-ын даваанд бие үнэлчихэд байна шүү дээ, тийм ээ? Яах нь вэ? 2 давсныг одоо 2 даваа гэж тоолоод 90 биндэнд оруулцдаг болчих юм бол яах нь вэ? За нэг би мэдээж амьдрал гэдэг чинь 90-тэй бараантай нэг хулгайчд би дээрлэхүүлээд одоо унаад идэг байсан байж болно шүү дээ. Насаараа нэг нөхөрт унсан байж таарыг гэж бодъё. Хоёулаа улсын начин гэж бодъё. Тэгээ байж итл чинь нөгөөх нь дээрээ байдаг учраас нэг тийм ээ нэг муу нөхрийг авч өөрөө хайчаад тэгээ нөгөө нөхрийг чинь нэг сайн нөхөртөө тунгаж хайж ягаад муутгаж ягаад дараагийн даваанд нь хайж маяад ингээ новшроод идэг байж болно шүү дээ. Тийм үстэй насаараа тэгүүлсэн. Одоо жишээлбэл Мөнхөрдөн Арслан Батэрдэн авраг хоёр чинь яг л тийм шүү дээ. Багийн авраг бол дандаа Мөнхөрдөн Арслан гівгүй юм нөхдүүдтэй тунгаал махын нийдэл ингээл хамаг бензинийн дуусгачаад үзүр түүнд гарч ирээл тэгэл амархан ичтгэл байсан л байхгүй да. Тэгээ Мөнхөрдөн Арслан гэдэг юм одоо хинж гэдэг зайх нэг тэр хоёрын тухайд бол ондоо гэж бодоход хоёр улсын начин дээр тим юм зөндөө болж идэг байхгүй амьдрал дээр. Тэгэхээр тэр доор байгаад байгаа дээрлэхүүлээд байгаа улсын начин чи яах ёстой вэ? Өөрөө 5 даваа ихээр барахгүй байгаад тийм шүү дээ бас дахиад. Тэгэхээр яах нь вэ? 1 даваад 2 даваад 3 даваад ингээд чадлаараа үдсээр хагаад нөгөө нөхрийгөө дээр нь гарах хэрэгтэй байхгүй. Тэгээ нөгөө нөхрийгөө амлж авч байгаа жинхэнэ матч хийх хэрэгтэй байхгүй юу? Ойлгож байна уу? Ойлгохдохгүй нөө? Одоо би жишээлбэл энэ 90 гэж тийм маш ойлгомжтой. Улсын арслангуудыг одоо ингээд бөө 90 маргаан, аврагуудын бөө 90 маргаан, заанууд, гардууд бүгд 90 маргаан. Тийм үстэй. Одоо жишээлбэл ингээд Санжаа дамбан дээрээ юм уу? Одоо хангаан дээрээ юм уу гэж бөөн хэрүүл болж байгаа шүү дээ. Одоо юу гэдэг чи одоо сая энэ хоёр дээр зүгээр ингээд жишээ авчиж байгаа шүү. Энэ хоёр бол ихтэй маргаангүй. Батцуур байх үед энэ Батцуурхийн хоёр Батцуурч одоо дархлаад дээш явчлаа л да. Түүнээс Батцуурыг авраг байх үед энэ хин хоёр чинь Санжаада Батцуур хоёр чинь бөөн хэрүүл маргаан бол Бац одоон зохион дээр дуулах шахам юм болж исэн баггүй. Тэгээ амархан. Ерөөсөө энэ хоёрын улсын наадмын давааг л тоолчихно. Тэгвэл ямар ч хилэн байхгүй. Тийм үстэй. За хоёр улсын начин байлаа. Нэг нь 30 улсын наадамд 30 даваа авсан. Тийм ээ? 10 жил барилдаж 30 даваа авсан ч байдаг юм уу? 15 жил барилдаж 40 даваа авсан ч байдаг юм уу? Хэд байдгийг. Мөн үү? Нөгөөх нь нөхөр нь 15 жил барилдаад 42 даваа ч юм уу тий авсан байлаа. За энэ 45 даваатай, энэ 42 даваатай чи дээрээ ойлгомжтой. Тэгхийн бол хүн нэг дээр үнлээд идэг, хоёр дээр үнлээд идэг, гурав дээр үнлээд идэг, дөрөв дээр үнлээд идэг ингээл боллоо шүү дээ. Гэхдээ энийг ингээл энэ баяр наадмын хуулинд оруулчихад одоо юу нь болохгүй байна. Яагаад ийм зөв юмнуудыг яагаад авахгүй байна? Ойлгомжтой асуудал шүү дээ. За одоо тэгэл Баярбаатарын энийг авчих юм бол тийм ээ. За Сүхбат аврагын дээр Өсгөөөр гарах нь тодорхой болчихно. Өсгөөөрийг дээр нь гарчих юм бол би Төв аймгийн гишүүн юм чинь. Миний карьер Төв аймагт унчин. За ийм учраас энэ Баярбаатарын энийг дэмжихгүй. Ерөөсөө ингэчдэг байхгүй. Нус төрчиж ерөөсөө л яаж рейтинг өсөх үү? Рейтинг өсгөх юу байна? Миний рейтинг унах уу өсөх үү? Унах уу өсөх үү гээл ингээл тэгэл сууж идэг хүмүүс. Түүнээс биш энэ улсын төлөө юм хий гэсэн үнэгч байхгүй. Нохон бааснаа.
За иймэрхүү байна. Бороо ямар пив ууж байгаа чинь Центау бол сүүлийн ер нь бол энэ шилтэй Центау уудсан шүү. За тэгээд энэ би энэ жолоочийн эсрэг тал дээр сууж байгаа шүү. Энийг бас анхаар болчих. Тэгэхгүй бол одоо ингээл жолооныхоо хүрдэн дээр сууж байгаа дуусан гэл эдгээр чинь солиорч мэтгэл нөхдүүд байгаа. Юм асуухаар хариу өгөхгүй юм а гэж юм. Гэхдээ энэ олон мянган хүн комент хийгээд байхад одоо чинийх заавал хариулж их албатай юу? Эренб бол улсад давсан тоогоороо гэдэг зөв шүү гэж байна. Монгол бүхийг бас л төрлөөр ангилсан байх шүү гэж үгүй ээ. Монгол бүхэд болж байгаа бүх юмыг хийсэн. За яг нэг түүхэнд үлдэхин тодорхой л доо. Энийг нэг оюуны өмч гэдэг нэг юм авсан юм. Энэ оюуны өмчийг авахд би их нэртэй их баяр. Миний муу хань. Болроогийн гар утас судалтай 99030207. Манайхан утас судалдаж аваарай. Миний хань их тус болсон шүү. Би ч нэг урд нь юм бичдэг. Тэгээ энэ оюуны хөдөлмөр гэдэг чинь ингээд заавалчгүй гэрээсээ гарахгүй суух хэрэг гардаг байхгүй. Тэгэнгүүт чинь нөгөө гэрээсээ гарахгүй суучглаар чинь амьдрал зогсож штэ тийм үстэй. Тэгээ би чинь 2012 он хүртэл чинь нөгөө амьдрах хэрэгтэй байдаг. Дээрээс нь бас энийг бичих хэрэгтэй байдаг. Тэгээд ингээд нэг ийм зовлонтой юмруу орчоод ирээс болж өгдөг байсан байхгүй. Тэгэд оюун өмчөө авч чаддгүй байсан. Нэг юм санаачилчдаг, нэг цаасан дээр нэг жоох юм ириччихдэг. Тэрнийгээ ингээл Батуулагт бариад очичдаг ч юм уу. Нэг мөнгөтэй хүнд нэг улс төрчид нэг хинч байд юм ямд орж ч юм уу ингээд барьж очиод уулзуулаа үзүүлчихдэг. Тэгээд нөгөө хэд нь аваа явчихдаг. Тэгэл нэг хэсэг сонгуулийн PR ч юм уу улс төрийн PR хийж байгаа л тэгэл хайчдаг тийм байсан байхгүй. Одоо манай амгаах шиг Амгаланбаатар ах шиг ингээд нэг улс төрийн PR хийж явж байгаа л тэгэл хайчин тэгэл мартчих шít. Тэгчдэг байсан байхгүй юу. Тэгээд яг энэ номыг авахд манай ихнэр амар тусалсан. Яг 12 онд бит хоёр чинь суугаал байж байгаа л тэгэл нэг надад нэг ихнэртэй болчоор чинь нэг гэртээ нэг тийм юм бичих нэг юмаа бүр нэг аль биесны бичих нэг тийм боломж олдсон байхгүй. Тэгээ 6 сар би чинь гэрээсээ гаралгүй нэг битсэн шүү дээ. 6 сар шүү дээ. 6 сар. Тэгээд нэг бичээд нэг юм оюуны өмчөө аваачиж өгч нэг хэвлүүлж юу би гэрчлэгийг аваад. А тэгээд тэрнээс хойш л яг амьдралын төлөө сайхан зүтгэсэн. За тиймэрхүү л байна да. Мондог шүү дэргүн чинь баярлаа. Утас лизинг байгаа юу гэж байгаа. Хаан банк болон 4-5 аппликейшны зээл байгаа шүү. Ямар юм бэлээ дээ нэрнүүдийг мартчихлаа. Ах бороогийн номны нэр юу вэ гэж энэ чинь ерөөсөө ойлгомжтой шүү дээ. 100 чин сэтгэл 100 сая үзэгч. 100 чин сэтгэл 100 сая үзэгч гэж байгаа шүү дээ. Тэгээд яг нэг 100 хүн нийлээд ингээд 100 сая үзэгч Монгол бүхийг нэг 100 сая үзэгчтэй болоосаа. Одоо бид нар чинь нэг Монгол бүхийг үзэж байгаа нэг сая л хүн байгаа шүү нугадах юм баггүй. Хөдөөний нэг 500-600 мянган хүн үзэж байгаа. За тэгээд нэг хотод хөдөөнөөс нүүж орж ирсэн нэг 400-500 мянган хүн үзэж байгаа. Нийлээд нэг сая хүн л үзэж байгаа шүү бүхийг. Энэ номны чинь гол 100 чин сэтгэл 100 сая үзэгч гэдэг чинь 100 хүн нийлээд энэ Монгол бүхийг дэлхийд даяар нэг 100 сая үзэгчтэй болгох чи гэсэн санаа шүү дээ. Ойлгож байна уу? За тийм байна. Сая нэг амгаахын ярьсан дээр нэг санаа нэг хэлэх нэг санаа хэрэгтэй байлаа. Толгой дотор нэг зурс гэж орж ирээ халаа болчлаа. За зуршигөрөө. Гүг найраа багсан штэ зөв санаа байна гэж. Найраа илт багсан. Яг энийг хийснээр найраа 100 багасчихгүй л дээ. Монгол хүмүүс найраа багасгах 3 зам байгаа. 3 арга байгаа. Энийг хийчих юм бол найраа нэг 30% багасчихна. Мөн үү? Тэр хулгайчийн дээр гарыг гээл те. За одоо нэг 30-30 даваатай тэнцсэн улсын нааданд авсан даваанууд нь тэнцсэн 30-30 даваа тэнцсэн хоёр аймгийн арслан бай гэж бодъё заяа. Заавал улсын цолтонгоо болъё л доо. Аймгийн арслан бай гэж бодъё заяа. Тэгэхээр 31-нд нэг дэх даваагаа нэг нь авчих юм бол дээр нь гарчих гээд шүү дээ мөн үү? Тэгэл энэ үзээ гарах хэрэгтэй байхгүй. Мөн үү? За нэгдүгээрт энэ юг Эренбиг даваагаар тоглодог болох. За энэ бол нэг 20-30% бол ер нь батны шүү. Багасгач нь. Дараа нь энэ лиг гэдэг юм би санаачилсан шүү дээ бас. Энэ лиг рүү одоо энэ найрааны чинь мөнгийг байна шүү дээ. Мөнгө чинь ингээд улс төрчид одоо энэ сонгогдохын тулд нэг бүх дагуулж явах хэрэгтэй болоод шүү дээ хөдөөгөр. Мөн үү? Тэгэнгүүт чинь нэг бүх дагуулж явах хэрэгтэй болонгууд тэр бүхийг ингээд найраа нэг өөрсдөд нь мөнгө байхгүй л дээ. Өөр байсан ч тэд нар гаргахгүй улс төрчид бол хөгийн улгаач нар. Нэг компани захирлаас хэдэн төгрөг аваад тэгээ нэг нөхрийг найрж аваад улсын орчин болгочоод шүү дээ тийм ээ.
лиг гэж юмыг гаргаж ирэх юм бол тэр нөгөө компаниуд нь лигүүдийг өгчих юм бол нөгөө компаниуд чинь лигт мөнгө гаргах юм чинь дахиад найранд мөнгө гаргах боломж байхгүй шүү дээ. Зөв одоо энэ лиг гэж юм чинь би Монголд анх гаргаж ирсэн шүү дээ. Хасуу лиг. Мөн үү? Одоо энэ алтан цом гэдэг ингээд лиг болчихоо яваад байгаа шүү дээ, тийм ээ. За энэ лигийг хийх хэрэгтэй. За 3 дугаарт эрүүгийн хариуцлага. Гадаадд эрүүгийн хариуцлага байна шүү дээ. Бүх л спортод байна шүү дээ. Хөлбөмбөг, сакс, одоо юу гэдгийг бокс, холимог тулаан бүгдэнд нь эрүүгийн хариуцлагатай шүү дээ. Хэрвээ санаатаагаар мөнгө авч бууж өгөх юм бол яах вэ? Бьон. Илэрх юм бол эрүүгийн хариуцлага. Шууд барилдах эрхийн хязгаарлал дээрээс нь банк эрүүгийн хариуцлага өргүүлээл тэгэл дуусаа. Энэ гурыг хийчих юм бол Монгол бүх найраа байхгүй. Даанч тэр хинч хүлээж авахгүй юм бэл. Яагаад хүлээж авахгүй вэ? Бүгчүүдийг дагуулж явж сонгуулийн сурталчилгаа хийх гэхлээр нөгөө бүгчүүд нь эрүүгийн хариуцлага оногдуулна гिचх юм бол нөгөө сонгуулийн сурталчилгаанд явах хүн байхгүй болчихно доо, тийм ээ. Мөн үү? Хэрвээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гिचх юм бол улсын наадад найраа хийх бүгчүүдийн тоо эрс багасаа явчихна да, тийм. Тэнгүүд чинь тэр улс төрчдөд өдөөс мөнгө авч цол аваагүй хүн чинь тэдний боол олч тэр аймаг орон нутгаар тойроод авах ямар шаардлагагүй болчих шүү дээ. Тэгэхээр чинь яах нь энэ улс төрчдөд ашиггүй болчиход шүү дээ. Тэнгүүд чинь лидер баталдаггүй байхгүй. Энэ хулгайч нар бол ерөөсө хулгайч нар. Хөгийн хулгайч нар шүү. 1 2 3 4 нэг даваа авсан байсан гэсэн бүх хүний амьдралд амжилт шүү дээ. Одоо юу гэдэг чи гэдгийг нэг санамсаргүй нэг залуу байлаа гэж бодоход улсын нааданд нэг за би энэ улсад барилдаад нэг давж исэн юм аа. Тэдэн онд гэл ярихад гоё л байхгүй юу та. Яг уу тэр авар гарслан заа начингуудын хувьд нэгийн даваа сонирн биш үж болох ч гэсэн жирийн хүний хувьд улсын нааданд нэг давж 9 хөл цагаан тогийг тойрно гэдэг чинь маш л гоё шүү дээ. Тийм үстэй. Тэгэл тэр залуу хүүх нэг санамсаргүй нэг давцсан байлаа гэж бодоход насаараа тэр залуу хүүхчүүдийн бас нэлээд дээгх нүрэл байж их нь байна шүү дээ, тийм ээ. Барилдахад. Тэгэл одоо Ирмбийн гаргаад ирэхэд л залуу хүүх Баярбаатар тийм ээ. Залуу Баярбаатар ч одоо 2008 оны улсын наадмаар би ч одоо барилдаж нэг удаа нэг давсан ш чаавас. Тэгэнгүүт чинь одоо энэ Монголын нэг барилдсан залуучуудаас одоо хэд вэ нэг 10% нь улсын наадманд давж үзээгүй байх үү. Бараг 90% нь улсын наадманд барилдаж үзээгүй байгаа шүү дээ. Тэгэхээр чинь тэгэл хүний амьдралын жирийн хүний хувьд бол бахархал гэсэн үг байхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр ер нь нэг давсан байсан ч үнэлнэ. 3-4-ийн даваа маа зөвхөн үнэлнэ мүлдэнэ гэж тийм муухай юм хийж болохгүй шүү дээ. За иймэрхүү байна. Дэргүүрийнхээ урд талын түүцийг холдуулсан нуу тэргүүнэ гэж. За тэр холдсон байгаа. Морилуу орооч буруу гэж. За морь нэгдүгээр сонирхолгүй. Хоёрдугаар энэ залуучууд яга морилуу ороод байгаа. Энэ улс төрчтэй танилцах гэж л морилуу орж байгаа шүү дээ. Энэ хулгайч нартай танилцж тийм ээ. Танилцах л морилуу орж байгаа шүү. Түүнээс биш морь нэг тийм сонирхолтой дөө биш л тий. Тэгэхээр нэгт хоёрт би угаасаа нэг тийм морин сонирхолж байхгүй. Гуравдугаарт бол тэгээд хүн нэг юмдаа л бай. Тийм бүхийнхөө хэрэглээ хийгээл явжий тий. Яг морин дээр айгу гоё санаанууд зөндөө байгаа л гэхдээ яах хүний тэр хүн ярьдаг юм аа л ярил л тийм үст. Тэгэл ингээл хаамаагүй морилуу явж ороод тэр морь ярих гээд байгаа нэг залуугийн одоо хандлтыг булааж аваад яах юм бэ тийм үст. Би бол тэгж л боддог шүү дээ. Улсын наадыг даваагаар үнэлэх маш зөв гэж зөв. Энэ мэтчлэн зөв санаанууд энэ номон дээр мянга байна. Тэгээд одоо даанч яахгүй маа. Дэмждэг шүү тэргүүнээ гэж. Тэр амгаахын тэр ярьсан юмнуудад бас нэг юм марчаад байна. Бас нэг шүүмжлэх юм байгаад байна. Тэрнийг нэг яриад өгөөч. Манайхаа. За юу болж байна? 54 минут. За ер нь өндөрлөе дөө. Түрүү нэг юм ярьсан тэр нэг юм мартчихад байна. За ер нь бол за төгсгөлд нь хандаж хэлэхэд уг нь бол тэр 21 оны наадам дээр цол өгөхгүй байх нь уг нь их зөв юм байгаа шүү. Батүлзэд би ч гэсэн хойр нэг хэлсэн чат бичсэн л байгаа тэгээ тоохгүй л байлээ. Уг нь бол яг зүгээр ёс журмаа бодох юм бол ямар ч цол өгөх хүнс байхгүй шүү тийм үстэй. Төрийн өндөрлөгүүдээс нэг нь хүрээд ирсэн бол хамаа алга.
ард түмэндээ улсын цол энд барилдсан залуучуудад улсын цол олгоноо дараа нь гэж хилцсэн байсан бол хамаа алга. Бөхчүүдийн дунд нэг тийм худлаа хуурамч шуум тараагаал тэгэл барилдуулсан шүү дээ. Тэгээд яг зүгээр Магалжууг яриад байгаа залуу хүмүүстэй хандаж хэлэхэд Магалжав чи ийм л том арттай хүн шүү дээ. Төгсгөлд нь хандаж хэлэхэд Мангаржав чи 21 оны наадмыг өнжөөж чадхал тийм л арттай хүн шүү дээ. Би хэрвээ Монгол хүнд тэргүүн байсан байлаа гэж бодоход бүхэл бүтэн наадам өнжүүлээ сууж ирнэ гэж байхгүй шүү дээ. Шууд талбай дээр гарч ирэл орилол алцаал тэр нөөв наадам гээд байгаа залуучуудтай тэд нар яг зүгээр мөнгө авцсан л байгаа л да. Нөөв наадмынхан гэдэг хэдэн багийн дэр би тэгж харж байгаа шүү. Тэр залуучуудтай уулзахтай нь уулзаа зодтолтой хэрэлдэж явж байгаа. Тэгэл хамтарч лайв хийж явж байгаа ч юм уу. Ямар ч зүйл ямар нэг аргаар наадмаа хийгээд хэдэн хүн барилдуулж л таараа шүү дээ. Тийм үстэй. Тэгтэл Магалжав чив чимээгүй байж байгаад барилдуулаагүй те. Магалжав тэр үеэр гарч ирж наадмыг ингээ хоригдж байгаа барилдуулахгүй байгаа нь маш буруу шүү гэж нэг үг гарч ирсэн түүх байна уу? Мангаржавт. Чив чимээгүй байж байгаа тэр 21 оны наадмыг алгасуулсан. Тэгвэл бүр онцлогтой те 99 жилийн наадам байсан бол яах вэ гэсэн 101 жилийн наадам байсан бол яах вэ гэсэн тийм ээ. Тиймээс тэр хамаагүй наадам байсан бол хамаа алга. Яг хэрэгээр 100 шүү дээ. 100 ч бас том тооштой. Яг л 100 жилийн ойг бол ер нь ямар ч газар тэмдэглэдэг шүү дээ. Одоо 10 жилиг тэмдэглэдэггүй, одоо дэлхийн улсуудад 10 жилиг тэмдэглэдэггүй газар зөндөө байгаа. Тийм үү? 5 жилиг тэмдэглэдэггүй зөндөө газрууд байгаа. Одоо жишээлбэл энэ эх орны дайны тэмдэглэлт 10 жилийн ог чинь тэмдэглээгүй шүү дээ. Би яг марчаад энэ заяа. Тэр үед Сталин чинь өөх хүртлээ ерөнхийдөө тэр нөгөө эх орны дайны юуг тэмдэглэдэггүй байсан бохоггүй. Гэх мэт чинь зүгээр 10 жил, 20 жил, за 50 жил, 80 жил энтрийг тэмдэглэхгүй тохиолдлууд байдаг бохоггүй улсад. Зүгээр 100 жилиг бол ерөөсөө ямар ч улсын, ямар ч үндэстэн улс одоо юу ч байдгийг тийм ээ. Одоо жишээлбэл улс байгуулагдсны 50 жилийн ой, 40 жилийн ой, 80 жилийн ой алгасж байгаа улсууд зөндөө байна. Вьетнам одоо Элдв банга юу ч гэдгийг баахан улсууд байгаа ч жижиг сажиг улсууд, арал марлын улсууд тийм ээ. Арлын улсуудад одоо 40 жилийнхээ ойг, 50 жилийнхээ ойг тэмдэглэхгүй шүү дээ. Тэгвэл 100-г бол заавал тэмдэглэнэ. Ямар ч улс дэлхийн жижиг улс ч бай, ядууч улс бай, том гүрэнч бай, юу ч бай хамаагүй 100 жилийг гарцаагүй тэмдэглэнэ. Тэгтэл тэр 100 жилийг яагаад заавал Монголд өнжүүлээд байна вэ? Тэгэхэд яагаад тэр нэг 100 жилийг яах үед тийм ээ тэмдэглэх үед тэрнийг болиулж яхад тэр нэг холбооны нэг нөхөр таварш Мангаржууг нөхөр таварш яагаад заавал тэрэн дээр нэг ч үг хэлэхгүй чимээгүй байгаад байна вэ? Чи бол ойлгомжтой асуудал шүү дээ. Манай монголчууд үнэхээр тэнийг юм лээ. Тэгээ 21 оны наадмаар 21 оны ихийг дээр намайг ямар доромжилж хөөж гаргаж ийлээ. Би өөртөө гүлэг болж ирсэн шүү дээ 21 оны наадам дээр. Өвчөө юун дээр ихий дээр. Тэгээд Магалжвыг 100% саналаар сонгоол. Яа үнэн гоё. Тэгээд 100 жилийнхээ ойг алгасуулаад нөгөөтг нь ганц ч үг хэлэхгүй. Тэгээд яг зүгээр яг бөхчүүдтэй өсөлтөө манай монголчууд шуналтай мөнгөнд явцдаг. Тэгээ өөрсдөө дүгнэлт заяа. Тийм л надад хэлэх тийм л юм байна. Энд чинь тэгээд артаа хүн шүү дээ тэгт. Би яагаад дийлэхгүй байгаа юм? Зүгээр нэг гачин шидстаа байсан бол би зүгээр очиод гүлэг болгоно шүү дээ. Яагаад энийг зүгээр үнэхээр дийлэхгүй байгаа юм? Би энэ Мангалжоос бүх юмараа илүү. Би хаагаараа илүү, толгой тарихаараа илүү, хэрүүл амаараа илүү, одоо юу ч үдгийн өстой нэр хийсэн бүтээснээрээ илүү бүх юмараа илүү. Тэгсэн мэтлээ яагаад дийлэхгүй байгаа юм? Ард нь том хар хүч байна шүү дээ. Мөн үү? Тэгтэл тэрнийг өнөөдөр манай нэг гов алтан гэдэг нэг улсын хурлын гишүүн магтаа сууж шít. Магалжав сайн ажиллаж байгаа. Тэгэл тэр хоёр бол бас нэгдмэл ирэх ашигтай нөхдүүд байх нь шүү дээ. Тийм ээ. Тэгээ манай тэр ах чинь бас яах гээд байгаа вүлээ. Тэгэл ингээл бодохоор муусай юмнууд цаагаараа холбоотой угаасаа л урдаас санхүүжилтэн новшнууд л байгаа байхгүй. За баярлалаа. Баяртай сайхан амарцаагаарай.